Говийн хөнгөрөөс. Хүмүүн төрлөختөн гэгддэг биднээс арай өөр, илүү бүдүүлэг, зэрлэг хүний нэг төрөл төв Азад байна уу? Халуун говийн үсрэхэг зэрлэг хүн буюу алмас хэмээгдсэн амьтныг игдэх хоёр эрүүг баруун Монголын нутгаас төсөрхөн олсон тухай мэдээ бүхний сонирхлыг дахин татав. Хөнгөрөөс байдаг тухай 600-ны тэртегээс ам дамжин хэлэлцэж, алдаг оног бичиж ирсэн үнэн. Алмас орчих талаар анхаарал татсан 3 нутаг төв Азад байгаа юм. Уулын оргилд авирагчдын мэдээлснээр бол балав төвдийн хил дээрх Гималайн өндөрлөг уулсад өрнөдийн уншигчдад дөт танил болсон Йети хэмээх хүн дүрс амтан байгааг давын өмнө нэрлэх ёстой. Аврах том биетэй амтны асар том хөлиймөр олсон тухайга зөвлөлтийн профессор Борис Поршневийн бичсэн Тэнгэр уул хэмээх ноёлог сардгуудыг удаан дурдъя. Ам дамжин яригдсан төдийгүй өнөө хүртэл хүний нүдэнд өрцөөр ирсэн алмас гэж хүн дүрстэй амтныг агуулan буйгэгдэж байгаа 3 дахь газар нь гэвэл дээр дурдсан хоёр нутгийн хооронд хормой залган орших цавчин өндөр хад асгатай говь алтай нуруу юм. Йети байдаг гэдэгт төвд болон Шерпад нутагладаг өндөр уулын орсон суугчид лавта итгэдгийг өрнөдөөс очиж байсан ууланд авирагчид бэлхнээ гэрчилсэн байдаг. Энэхүү итгэл нь сүм дугны зураг сударт хадгалагдсан үлдэж уламжлагджээ. Харин алмсыг харсан хэмээх гэрчүүдийн нотлохоо нь үнэмшил муухантай байдаг. Учир нь түүнийг анх харсан хүмүүс эсвэл их алсаас үтсэн, эсвэл ер бусын хүчтэнхээтэй амтантай гинт тулгарсантай айж баламгцсны улмаас олигтой ажиглаж авч чадаагүй байдаг. Сэр Эдмунд Хиллерийн шинжилж эрдэм шинжилгээний тайлбар хийх зорилгоор нэгэн ламаас түр гуйж гэртээ авчирсан Йетигийн арсыг хожим нь нягтлан задлж үзэхэд жирийн нэг ямааны арс байсан гэдэг нь эцсийн нотлохоо хараахан бишээ. Эрик Шиптон шинжээчийн зургийг авсан хөлиймөр нь босоо баавгай мөрөө эсвэл өөр том амьтны мөрөө гэдгийг ялгаж салгаж нотлоход баталгаа дутаж буй Йети мөргөгч тайлбарлашгүй хамгийн сонин тохиолдол болсон билээ. Үүнтэй холбон нэгэн зүйлийг тодруулан санах нь зүйтэй болов. Юу гэвэл цасан дээр үлдээсэн ямарваа амьтны мөр нь дулаармагц хайлсны дараа эргэж хөлдөхдөө анх гарсан амьтныхаа хөлиймөрийн хэлбэр дүрс хэмжээнээс хит томорч тайлбарлахад бэрхтээ болдгийг санууштай. Хэрвээ профессор Поршневийн авсан гэрэл зургийг жинхэнэ хэмээн авч үзвэл тэр нэлээд төгөлдөр тайлбар өгч чадах юм. Тэр зургийг Тэнгэр уулын Чаткалский хавтгаад орших Брич Мулла гэдэг тосгоноос 3 өдрийн турш харуулд гарсан хоёр шинжээч хөгсөө нуурын эргээр үлдээсэн мөрийг мөшгөн явсаар байх үедээ буюу 1966 оны 8 дугаар сарын 11-нд авчээ. Тэд ямар зайнаас уг мөрний зургийг ямар чадaltaй дурангаар авснаа тодорхой дурдаад жишиж ойлгоход дөхөн болгон жирийн хүний өмсдөг хамгийн том болох 45-ын хэмжээтэй гутлын уулны мөрийг уул мөртөө зэрэгцүүлэн зургийг авсан ажээ. Бүхэл бие нь үсээр хучигдсан аврах том биетэй маш том алхаатай баавга болон араатан бусад амьтнаас мөрн эрс өөр босон амьтныг тэр хав орчинд харсан тухайн нутгийн ажид хуужилсныг мөн тэмдэглэн үлдээжээ. Тэдний авсан амьтны мөрн 15 инч урт, 5.2 инч өргөн, 1 инч нь 2.5 см-тэй дүүцэн. Хөлийн 2 дахь хурууны мөрн эрхийнээс урт байсан байна. Энэ бол ердийн гэхэд гайхал төрүүлэхээр л зүйл. Алмастай дайралтсан харсан гих нотлохоонууд нь арай өөр шинж байдалтай байна. Энэхүү нотлохоо нь хэдэн зуун жилийн уламжлалтай гэдгийг дээр нэгэнт би өгүүлсэн тул энд давын өмнө дурдмаар байна. Европын орноос Монголд анх төрөөрсөн шинжээчдийн нэг нь Чингис хааны угсаа залгасан Өвөөдө хааны ордонд 13 дугаар зуунд Ромын 4 дугаар хаан Паламын төлөөлөгчөөр сууж байсан Песут Плано Карпич билээ. Тэрээр Омил хотоос урагш бие дорших говьд зэрлэг хүн амьдарч байна гэж мэдээлж байсан нь бий. 14 дугаар зууны шударгаар Бавар нутгаас ирсэн Йоханн Шилдбергер замын тэмдэглэлийнхээ дэвтэртвчтэй ар бос уулнаас зэрлэг 2 хүнийг мөн ойролцоох говьоос нь зэрлэг адуу тус барьж авсан хэмээснийг эдгээр нотлох шаардлагатай болж байна. 1906 онд мөн говийг Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн хэрэгцээний үүднээс шинжилэн судалсан Оросын бурайд гаралтай эрдэмтэн Базрын Барадын судалгааныхаа ажлын явцад зэрлэг хүн олж харснаа дурдсан байдаг. Хамт явсан биерхүү булайлам тэмээнээс хөвсрэн буугаад зэрлэг хүнийг нэхэн хөөсөн боловч элсэрхэг хөрсөнд хөлн шигдэн тэгээд ч түүний алхааг гүйцэхгүй матсаар зэрлэг хүнийг товцог толгоон цаагуур оруулан бараа тасарчээ. Тэр лам хэдхэн жилийн өмнө өөд болсон гинлээ.
Үүнийг Актемч Ринчин залуу ахуудаа Барадинаас өрөөсөн сонсжээ. Доктор Ринчин бол юм үзэж нүдтэй алсан. Европын хэд хэдэн орны хэлийг эзэмшсэн, нүдэнд дулаахан хүн бөгөөд Европ дахин Америкийн нэгдсэн улсаар зортсон, англиар гарамгай ярьдаг гэргийтэй хүн. Ринчин дагнсан чиглэлээрээ дэлхийд дахинд нэрд гарсан эрдэмтэн мөн. Монголын түүх, аман зохиол, гүн ухааны тухай түүний тойруулсан бүтээл зохиолыг ертөнц даяар амтахгүй мэдхээс гадна шүтэн хүндэлдэг билээ. 1920-од онд түүний багш байсан профессор Жамсрангийн Цэвэн газрын нэгэн зураг зохиож түүн дээрээ алмастай дайралтсан алмасын харсан гих бүх тохиоллын он цагийн хязгаар байршил зэргийг маш нарийн тэмдэглэж алмасын тухай боломжийн мэдээсэлт бацааж авчээ. Тэрбээр ямар жуулчин, даяанчлам, ховргууд, нүүдэлчин, малчин, хунтааж вантнууд, албаны хүмүүс анчид алмастай хизээ хэрхэн тайралцсантай болон мөрийн нүмшгсэнтэй холбогдох бүх зүйлийг тэр зураг дээрээ тэмдэглэн үлдээжээ. Тэр эрдэмтэн соёлтой гэдэг нэгэн зураач жүжигчний тусламжтайгаар эдгээр бүх мэдээсэлтийг үндэслэн тэрхүү амтны тань төсөөлөх хөрөг зургийг бүтээжээ. Багш шав хоёр хоёулаа энэ дэлхийгээс хэдийн халин одож тойрвсон зохиол бүтээл тэмдэглэлүүд нь тухайн цаг үеийн улс төрийн хавчлагад хэлмэгдэж өргөдөж сарнсан. Боловч доктор Ринчин бод сэтгэлийнхээ дуудлагад хөтлөгдөн тэдгээр мөр баримтыг сэргээн цуглуулах, дахин нэгтгэх олмаар орчин үеийн шин мэдээсэлтээр баяжуулан бүрдэл болгох нөр хөтөлбөр шаардсан баримтыг эрхэмлэн барьжээ. Алмасын тухай орчин үеийн шинжлэх ухааны ядамгхан ойлголтыг тэрээр баяжуулахыг хичээнгүйлэн зоржээ. Цэвэн Ринчин нарын анхаарал сэтгэлийг татсан гоц зүйл юу байгаа вэ гэвэл алмасын тухай домог ярианы уламжлал төдийгүй. Говийн тэрхүү хэсэгт алмас бий гэдэг нутгийн нүүдэлчин хүн ардын бодтой үнэмшмээр баримт тавин мэдээ баримтуудаажээ. Европын олон орны ардын аман зохиолд эдтэн шидтэн шулмас чөтгөр зэрэг хачаа амттын тухай өөр хоорондоо төстэй домог байдаг бол Иетийн ер босын их тэр тусмаа халгаатай эд шидтэд тооцогддог ажээ. Харин говийн нүүдэлчин ард нь алмас байдгийг нотлоо зогсохгүй. Түүнийг аливаа эд шидэнд бүрдсэн биш. Харин энгийн л нэг зэрлэг амтан хэмээн үздэг нь сонин. Ил зөрчигч харанхуйг далимдуулан шургалахыг зорьсон тагнуул гэж андууран хэд хэдэн алмасыг буудаж алсан. Хятадтай нийлдэг Монголын баруун өмнөд хил дээр 1930-ад оны төгшөөрчлүүдэд мананд гарч байсан байлдагчтай доктор Ринчин уулзаж ярилцжээ. Тэр цэрэг түүний нөхөд алмасыг гөрөөснөөс ялгалгүй буудаж алсан ажээ. Говийнхан алмасыг хоёр янзаар нэрлэдэг. Нэг нэр нь тал мөр гих бөгөөд тэр нь уул амтан босоо явахдаа биеийнхээ бүх чинг хоёр хөлийнхөө тавхаан өрөөсөн ирмэгт төвлөрүүлэн тал мөр үлдээж явдгийг илэрхийлсэн нэр ажээ. Нөгөө нь эр эмийн аль алинд оногдуулан өгсөн загийн хөгшин гэдэг нэр бий. Гэрчүүдийн тодорхойлт өөр хоорондоо тохирч байгаа юм. Тэд алмас бол хувцас өмсдөггүй, гал мэддэггүй, орон гэр буюу зэвсэг хэргэлдэггүй. Бүх бие нь малынхтай адил шигүү биш боловч хүн харахад хуух арьсан харагдах үйц бараан шаргал сэрэг үстэй байдаг. Толгойн нүс бүх биеийнхээс урт арцгар дайхирсан байдаг. Биеэр хүнээс том. Гэхдээ босоод явхаараа бүгтийж хоёр өвдгөө их нугалж сунгатад болохоор өндөрөөрөө хүний эртээ харагддаг. Алмас лунт зантахар ирүүтэй, нарийн тухтай, ердийн монгол хүний адил онигор зуунуудтай. Эм алмас нь унжгар хөхтэй гэж нотолцоож байна. Ер нь говийнхан алмасыг эрэмгүй муухай эвгүй нэртэй заваантуу амтан гэж үздэг ажээ. Доктор Ринчний ажлын хамгийн сонирхолтой хэсэг нь юу гэвэл алмасыг харсан гэрчүүдийг цуглуулж тооцсон явдал юм. Жингийнхээ цуваанаас хоцорч үлдсэн тэмээгээ өгүүлэн хөсгийнхөө мөрөөр эргэн явж байсан нэгэн хөгшин эр тэмээг нь тастаж идээд галаа хөгжөөхийг нь мэдэхгүй сөөмөлцөх төлийг нь ширтэд суугаа хэсэг алмастай дайралтсан яриа бий. Алмасууд жинчдийн сүулт бодолсон газарт орхисон хоолны хаягдлыг идэж гүйцсэн байхатлаа эдсэн тэмээндээ ачаатай байсан хэдэн шил хятад арсыг онгоолгох ухаан сэлж чадаагүй ажээ. Одоо нас сүдэр дал гарч яваа нэгэн эмгэний ярьдаг үлгэр шиг яриач амд амтсаар ирчээ. Түүнийг нь ялахад их нь гэртээ ганцаарнг нь орхиод төдөлгүй буцаж иртэл нийл улаан хөрөн өстэй нүцгэн хүүхдийн хөхөөлж суухыг хараад айд сандарснаа сансаар байгаагаа дурсан ярьсан байна. Нүцгэн хүүхэн огл өсрөн босч харайлан одоход нь түүний хөл нь бориороо сунг, гар нь хэтэрхий урт хөл нүцгэн байхыг их нь ажиглажээ. Иймэрхүү мэдээсэлт нь сонирн боловч нотлоход бэрхшээлтэй зүйл.
Харин одоо сэрүүн тунгалаг байгаа алмастай дайралтсан харсан хүмүүсийн баримт нотлохоог авах нь илүү ач холбогдолтой мэдээж. 1930-аад онд Дорн говийн нэг нутагт хүмүүс нэгэн тодорхой үед алмастай 7 удаа тааралдсан тухай мэдээг уугуул нутгийн хүн Монголын шинжлэх ухааны академид гэрээгээр ажиллаж буй Жимс Жимсгэний аж ахуй мэргэжилтэн Чимэд Дорж багцлан бүрдүүлж доктор рэнчин төгснгийг судалж үзүүштэй юм. Дам бярин хэмээх лам нэгэн үдэш судгийн говийг чиглэн явж ахуйда хээр нүцгэн хүүхэд харжээ. Төөрчгсөн хүүхэд байна гэж тэр бодон төгч очтол өвч биеийн хүрэн улаан үстэй байхыг гинт үзээд айж балмагтан зогтон оджээ. Ийм жишээ цөөнгүй. Иймэрхүү очрол тохиоллын тухай яриа гаргасан тухайн хувь хүн нэмж хачирлаж бусдаасаа хоцрохгүй байх хүсэл давтдаг болтой тал ажиглагдаж байх юм. Гэхдээ л зарим тохиолдолд хэд хэдэн хүн хамт явж байгаад алмастай тааралдж байсан нотлохоо бас байна. 1930-аад онд говь алтай нөгөө алдартай хэсэгт биш, харин түүнээс нэлээд хойгоор орших модтой нутагт нэгэн сонин тохиолдол болсныг Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн нэгэн археологч нотлон бичсэн байна. Энэ нутагт нэг удаа айлсан болсон хэсэг айл руу үсрэхэг шалдан хүн орохыг завдсан боловч хотож нохтын дуунаар цугтаажээ. Малчид түүний мөрөөр мөшгөн хөөсөн боловч гүйцэж чадалгүй алджээ. Уг амтан өндөрлөг газарт хэдэн удаа зогсож ард нь юу болж бойг сонирхон хэсэг суучж үтсэн мөр байхыг малчид олж үзжээ. Гүйж байхдаа түүний үлдээсэн мөр хол зайтай, мөр нь тал гарсан байжээ. Тэр жил эр бусын тарчих хавар болсон тул говийн олон ан амтан үл хоол ирж хойд цугийн нутгийг арга буюу бараадсан бололтой. 1938 оны 5 дугаар сард Монголын баруун хязгаар нутаг Ховд аймгийн Дэлгэн голын дэрэгдэх бүргэд ууланд алмастай дайралтсан тухайга Улаанбаатар хотын эмийн сангуудыг удирдах газрын дарга Тун нарийн баримт нотлохоотойгоор ярьсан байна. Тэр үед тэрбээр ганцаараач байсангүй. Түүнтэй хамт нутгийн хасаг хоёроор зөвлөлтөөс нэгэн баг сургуулийн багшаар ирж ажиллаж байсан Жолтаев гэдэг казак хүн байжээ. Алмас лагц том биетэй өсөрхөг амтан байсан. Би түүний цээж хөлийн булчин гайхамшигтай өгцснийг харсан. Цээж гэдэс ар нуруур нүс хав харав байсан. Харин толгоон урт ус нь сааралтуу харагдсан. Тэр амтан 6 фит 6 инч орчим өндөр санагдсан гэж Надмид гэдэг хүн ярьжээ. 1 фит буюу 1 фут нь 30.4 см, 1 инч нь 25.4 мм-тэй дүйнэ. Алмас төхөж ирээд биднээс 150 ярд зайтай, 1 ярд нь 191 м-тэй тэнцэн газар зогссон. Монгол казак орос хэлээр ярилцсан шуугилдаж байсан дөрвөн эрийг алмас хараад сонирхон ажиж байсан. Бид түүнд хувцас хоол өгөх гэж оролцсон. Надмид Жолтаев хоёр алмасыг амин газраар биш харин гоёны зузаан махаар бодож шахартуулъя гэж ярьж тохирцоосон. Гэхдээ тийм хол зайнаас түүнийг лавтаа он гэх баталгаа бидэнд байгаагүй. Яг тэр агшинд алмас тэднийг тун их сонирхон харж байсан бөгөөд бууны сум хажуухан талд нь тоос бур хийлгэх нь туссан юм. Тэгэхэд алмас айсан шинжгүй байсан. Харин Надмид Жолтаев хоёрыг дөхж очих гэхэд ялгүй холдод зогсоод явхад нь яваад байсан. Эцсийн бүлэгт алмас руу хит ойртож очих санаагаа орхисон. Хурдан буугаар Надмид Жолтаев хоёр алмас руу бууцсныг нутгийн хасаг хоёр залуу тун таашаахгүй байсан. Тэд алмасыг уулын эзэн хэмээн залбирч түүнийг айлгах хэрэггүй хэмээн үзэж байсан юм. Алмасын эрүүний хоёр яс олдсон гэх тэр нутагт энэ учрал болсон бололтой гэж үзэж байгаа аж. Доктор Ренчний цуглуулсан мэдээсэлтээс үзвэл мөн тэр нутагт хамгийн сүүлчийн удаа алмасыг 1963 оны 8 дугаар сард хүн олж харжээ. Эдгээр ариун их баримтцэлтийг яах вэ? Тэдгээрийг хэрхэн тайлбарлаж тайлах нь зөв бэ? Зохиомл нотлохоо бид нэг мухардуулна. Уг нь хамгийн лавтай гэх баримт нь профессор Поршневийн авсан алмасны мөрийн гэрэл зураг байсан юм. Бид түүнээ цааш яах вэ? Хүн гөрөөсийг хайх орчин нутаг нэг биш хоёр байгаа бололтой. Түүний нэг нь Төв Азийн асар уудам газар нутаг бололтой. Алмастай тайралтсан харсан гих баримт мэдээсэлтийг шууд үүсгэх бас буруу. Хэрвээ саяхан олдсон алмасын гих эрүүний хоёр яс түүнийх биш болох нь нотлогдвол яах вэ? Академич Ренчин зэрлэг хүн байна гэдэгт профессор Жамсрангийн цэвэний нэгэн адил итгэж байна. Үүнийг олон баримт гэрчилж байна гэж Ренчин үзжээ. Зэрлэг адуу зэрлэг тэмээ байхгүй гэж нэгэн үед үзэж байсан бол одоо тийм амьтад байгаа нь нэгэнтээ нотлогдоод байна. Тэгвэл яагаад алмас байна гэдэгт эргэлзэх үндэс байх вүлээ?
Ардын аман зохиол нэг болон бусад улс үндэстний домог яриаг үүсгэх үүднээс асуудлыг авч үзэх нь зүуд харш. Гэхдээ амьтан судлаачд бол байгалийн шинжилгээний эрдэмтэн биш доктор Ренчнийг бодвол арай өөр байр сууриас асуудалд хандах үүрэгтэй хүмүүс. Аливаа амьд амьтан байлаа гэхэд байгалийнхаа шалгарлаар үллээхэд тэр эцэг эхээс төрсэн байх ёстой. Иймд ганц алмас байна гэх нь бас үндэслэлгүй. Хэрв баримт мэдээлэлтийг нэгтгэн нотолж чадж байгаа бол алмас гэж ямар амьтан байгааг тодорхойлох ямар тохиролцоонд хүрэх вэ? Энэ нь сармагч нь бүдүүлэг хүн төрснийг өөр хооронд англан салгахад бэрхшээлтэй байдаг. Борнеогийн зэрлэг хүн гэдэг нь оронгтуан сармагч байсан. Хэл ам ойлгохгүй хүнтэй авчирлаа гэж Конгийн нэгэн омгийнхан Төв Африкийг анх түрүү нээгчдэд ярьж байсан нь горил хэмээх сармагчин болж таарсан. Тэгвэл алмас нь хүн дөрс сармагчин байх нь. Хэрвээ тийм бол тэр амьтан хүнээс дайжмааргүйсэн. Эсвэл хүү нэгдлийн хүн үү? Алмас бол Неандерталийн хүн мөн гэж профессор Боршно итгэлтэй аргагүй хариулт өгчээ. Энэ хариулт зөв. Алмасын тухай цуглуулсан бүх мэдээлэлтийн нэг зүйлийг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Алмас ямар нэгэн зэвсэг буюу галтай харьцаж чаддаг тухай баримт дээрх мэдээлэлтэд огт байхгүй байна. Неандерталийн хүн бол одоогоос 100 мянган жилийн тэртет урж өнөөгийн хүний удмыг бий болгосон билээ. Тэр цагт хүний өвөг дээдс нь альва зэвсгийг хэрэгэлдэг, галтай харьцаж чаддаг байсан. Неандерталийн хүн аль альнийг нь хэрэглэж ашиглаж чаддаг байсан. Тэр хүн аслагдсан бүс нутагт өнөөгийн 90 үеийг хүртэл байгалийн шалгарлаар үлдэрч хоцорсон гэх нь бид өөрсдөө хуурж байгаа хэрэг. Гэхдээ тэр хүн өнөө хүрч чадлаа гэхэд гал зэвсэг хоёроо хэрэглэхээ мартаж орхилоо гэхэд бас л үнэмшилгүй. Алмас байдгаараа л өнөө хүрсэн гэж нотолсныг хүлээн зөвшөөрөхөд учир дутагдaltaй. Учир нь юу гэвэл алмас дандаа ганцаар дайрлаж хүнд үзэгдсэн байна. Хүнд өрсдөн болон сармагчны хувьд ийм байж болохгүй. Өвөг нь эцэг нь хүүдээ, хүү начтаа дамжин ярддаг домог олуулаа байж байгаад алмасыг харсан зэрэг нилээд баримтыг би дээр дурдсан. Зэрлэг адуу тэмээн хүний иддэггүй өв сургамлаар хоолдог бөгөөд тэдний цугладаг гол газар нь усны их байдаг. Харин хүн сармагчин хоёр адил төстэй хоол хэрэгэлдэг. Говь хэдийгээр атар зэрлэг нүцгэн цагаанч ховор ан амтан ихтэйч тэнд алмас байгаад тэр нь аянчин жинчин анчин нүүдэлчдийн хоолны шавхрууг шавхах гэсэндээ л хүнтэй дайралтж байна. Тэгээд ч дандаа ганцаараа явдаг гэж нотлох нь ухуур мөчөд ойлголт болохгүй за.